Өнөөдрийн хичээл IELTS. Энэ ярианы шалгалтын нэгдүгээр хэсэгт хариултаа хэрхэн дэлгэрүүлэх тухай юм. Энэ нь таны ярианы ур чадварыг харуулах чухал хэсэг. Эхлээд яагаад хариултаа дэлгэрүүлэх нь чухал болохыг ойлгоё. IELTS. Энэ ярианы нэгдүгээр хэсэгт yes, эсвэл no гэх мэт богино хариулт өгөх нь хангалтгүй. Хариултаа дэлгэрүүлэх нь таны чөлөөтэй ярих чадвар, мөн баялаг үгсийн сан, зөв дүрмийн хэрэглээг харуулдаг. Хариултаа дэлгэрүүлэх нэгэн үр дүнтэй арга бол яагаад болон хэрхэн гэсэн асуултуудыг ашиглах юм. Эхлээд асуултад хариулаад дараа нь яагаад тэгсэн бэ? Эсвэл үнийг яаж хийдэг вэ? Гэж өөрөөсөө асуугаарай. Жишээлбэл би ном унших дуртай. Учир нь энэ нь надад амархад болон шин зүйл сурахад тусалдаг. Ихэвчлэн урт өдрийн дараа тайвшрахын тулд унтахаасаа өмнө уншдаг гэж хариулж болно. Богино болон дэлгэрэнгүй хариултын ялгааг энэ ярианаас харцгаая. Шалгагч асуулаа. Та хоол хийх дуртай юу? Хэрэв та зөвхөн тийм ээ, дуртай гэж хариулвал энэ нь хэтэрхий богино юм. Харин тийм ээ, үнэхээр дуртай. Хоол хийх нь надад маш тайвширлыг өгдөг бөгөөд завгүй өдрийн дараа стрессээ тайлах сайхан арга. Дээрээс нь би шинж ор туршиж, дэлхийн өнцөг, булан бүрийн өөр хоолыг хийж үзэх дуртай. Энэ нь миний хувьд гайхалтай бүтээлч байдлыг илэрхийлэх боломж юм гэж хариулах нь хамаагүй дээр. Ихэнх суралцагчдын гаргадаг нийтлэг алдаа бол хариултаа хэтэрхий богино өгөх явдал юм. Жишээл би Улаанбаатарт амьдардаг. Энэ бол том хот гэж хэлэх нь богино хариулт. Харин би одоогоор Монгол улсын нийслэл Улаанбаатарт амьдардаг. Энэ бол уламжлалт соёл болон орчин үеийн хөгжлийг хослуулсан хөл хөдөлгөөн ихтэй томоохон хот юм. Би ялангуяа хотын эрч хүчтэй амьдрал болон энэ зохиогддог олон тооны соёлын арга хэмжээнд дуртай гэж дэлгэрүүлэх нь зөв хариулт. Хариултаа дэлгэрүүлэхэд тань туслах хэд хэдэн ашигтай хэллэгүүдийг судалцгаая. As far as I'm concerned. Буюу миний бодлоор бол гэж хэлж болно. Дараагийнх нь to be honest. Энэ нь үнийг хэлэхэд гисэн утгатай. Мөн. The reason for this is that. Энэ үүний шалтгаан гэсэн утгыг илэрхийлнэ. Эцэст нь I'd like to add that. Буюу би нэмж хэлэхэд гэж хийснээр хариултаа дэлгэрүүлэх боломжтой. Одоо дасгал хийцгээе. Асуултыг анхааралтай сонсоод хариултаа дэлгэрүүлж оролдоорой. Асуулт. Do you prefer spending time alone or with friends? Why? Энэ асуултад хариулахдаа why гэсэн асуултыг өөртөө тавьж жишээ татан хувийн мэдрэмжээ хуваалцаж дэлгэрүүлнэ үү? Баяртай.